Сайкадар гозгоснаас шүү. Гэрчээ очно. Кенжаку бол Южигийн ээж. Төсөж. Би өөрөө үртэл гайхаад. Энэ мань Южи чинь Сукунаг хүснээрээ удирдаа дотор нь ороо хувирж мөрдөн штэ. Швейцарын банк шиг өөртөө хав дардсан штэ. Тэгсэн энэ нь зүгээр тохиолдолд эсвэл мань Южи супер хүсээдэж биш. Энэ бүхэн бараг 1000 жилийн өмнөөс төлөвлөгдсөн зүйл байвал яах вэ? Манайха. За би одоо маш ойлгомжтой эвтэйхэн тайлбарлая. За ингэж байна. За Сукуна нас орлаа. Ягч нас ороогүй. Ямар ч оршин байхаа болсон 1000 жилийн өмнөөс. Харин Сукунаг байхгүй болсны дараа нөгөө Кенжакугээд бачна штэ. Мань Сукунаг дахин төрүүлэх гээд хэдэн зуун жилийн турш хөөцөлсөн байгаа юм. Нөгөө өмнөх бичлэгдэр гарсан Сукуна Кенжаку хоёрын хоорондох болсон яриа шиг. Яг Сукунаг дахин төрүүлэхийн тулд Сукунагийн нөгөө эдсэн ихэр ахын ген ДНК нь хэрэгтэй болсон. Хамгийн амар за энэчнээс эргэлтийн цаг болж байгаа Жүзү Кайсенгийн хамгийн амар нь заяа хувь цавлангийн шоглоом гэлтэй нь тэр Сукунагийн ихэр ахын ДНК нь Южигийн өвөө буюу Васуке Итадорид байсан болж тааруул яах вэ? Энэ нь мань худлаа наагаад байгаа юм бол байхгүй. Энэ бол 100% үнэн. Учир нь Гэгийн Акутами гэдэг энэ Жүзү Кайсен аниме зохиогч шүү дээ. Ингэж байгаа юм. Жүзү Кайсен аниме ертөнцид бол одоо ингээд нөгөө хоёр хүн Васуке, Сукуна хоёр яг адилхан царайтай байдаг. Ихрүүд бас адилхан царайтай. Тийм болохоор тэр хоёр хүн адилхан царайтай байх юм бол тэр хоёр хүний ген нь 100% таардаг гэж Жүзү Кайсенгийн ертөнцид үздэг юм байлээ. Гэгийн Акутамигийн зохиогч нь өөрөө хэлсэн. Тийм болохоор Сукуна Васуке хоёр таарад Васуке Итадори буюу Южигийн өвөөд тэр Сукунагийн ихэр ахын ген байгаад байгаа байхгүй 100% ген. Мань бол худлаа наагаад байгаа юм бол байхгүй. Энэ бол 100% үнэн гэдгийг дахиад хэлчихье. За тэгвэл Васуке Итадорид тэр Сукунагийн 100%-ийнх нь одоо Сукунаг дахин төрүүлэхэд шаардлагатай 100%-ийнх нь ген нь байгаа юм бол яагаад тэгвэл Васуке биш түүний ач хүү Южи Итадори Сукунагийн сав болсон юм бэ гэдэг өөрөө сонио асуулт гарч ирж байгаа сте. Васуке байж болох байсан шүү дээ. За энэ их ингийн Васуке Итадори сав болохоор бүтээгдсэн хүн байгаагүй. Тэр энгийнлэг Япон хүн байсан. За одоо харин хамгийн алрын хэсэг нь заяа. Васукегийн генийг түүний ачт нь суулгаад Южигийн генийг өөрчлөөд бүр Сукунад зориулж ингээд бэлтгээд өөрчлөхийн тулд Кенжаку Южиг өөрөө төрүүлэх шаардлагатай болсон гэвэл та нар идэхгүй. Йой бүр Анте Южигийн аав Жин Итадори гэж байсан. Тэр бол Каори гэгч эмэгтэйтэй гэрэлсэн Данч Каори хүүхэдтэй бол боломжгүй байсан юм билээ хөөрхий. Тэгээд төд удалгүй тэр хорвоогийн мөнх өвсийг үзүүлээд наснаас нөхчөв үл мэдгэх шалтгаанаар. Тэгсэн чинь гинт Каори дахиад гараад ирсэн. Гэхдээ толгойдоо оёдолтой байсан. Тэгэхээр энэ нугаас ойлгомжтой. Кенжаку нөгөө brain hopping гэдэг нөгөө Кенжаку яадаг мэдэндээ нөгөө хүний дүр туураад байдаг шүү дээ. Бүр Кенжаку гэх хэдэн Кенжакугийн оригинал царай нүртэл байдгүй шүү дээ. Officially unknown те. Кауриг алаад дотор нь орсон гэсэн үг. Тэгээд Жин Каори хоёр хоорондоо ташилцсан. Тэр ташилцааны янаг амаргийнх нь үр дүнгээс явж төрсэн. Ойлгомжтой. Тэгэхээр Кенжаку бол Южигийн төрүүлсэн их гэсэн үг. Южигийн тэр их супер хүч чадал тэгээд одоо Кенжаку чинь тэгээд Южиг ингээд хүснээр ингээд генийн код модлоод ингээд өөрсөд байгаа байхгүй. Тэгээд Южи тэр Сукунагийн сав болоод байгаа юм. Мань Сукуна чинь ингээд чи намайг удирдаад байна уу да гэд гайхдаг штэ. Одоо ууг нь ингээд хувирчлаа ашгүй сэрчлээ гэсэн чинь тэр Кенжаку бүтлгүйдсэн л юм шиг байгаа юм. Южи чинь зүгээр сав болгоо хийсэн байхгүй. Сукунаг зүгээр хоргон дотор хийгээ хийсэн. Дахин төрүүлсэн. Тэгээд Сукунаг хоргон дотор хийгээ хийсэн. Южи гэдэг нэг хүүхдийн батаны дотор. Южигийн за одоо эцэст нь хэлэхэд байна шүү дээ. Эцэст нь хэлэхэд Южигийн тэр их супер хүч чадал болон Сукунаг хорих хүссэн үдээ Сукунад хорих чадвар нь Южи 90 сайндаач биш харин урдаас 1000 жилийн өмнөөс төлөвлөгдсөн зүйл байсан байгаа байхгүй. Южигийн тэр их супер хүч чадал ч гэсэн. Южи бол туршилт. Амжилттай болсон туршилт. Харуулсаж мэдэхгүй харамсаж бодох